За бүгдээрээ сайн байцгаана уу? Шинэ өдрийн мэнд хүргье. Баяр наадмын мэндийг хүргэе. Манайхан гэр бүлтэйгээ сайхан амарцгааж байна уу? Тэгээд энэ өдөр бас эсний юм нэрээд хамтдаа цаг өнгөрүүлэхээр байгаа та бүхэндээ баярлалаа. Тэгээд өнөөдрийнхэн цагийг эхлүүлээд бүгдээр хамтдаа эсний өмнө залбиралтайгаар, магтаалтайгаар ирцгээе. Хамтдаа бүгдээрээ эснэр хандан залбирцгаая. Их эзэм таньда баярлалаа. Тэгээд өөрийн оршихуй болоод нэгүслэр өнөөдөр та биднээ хамт байж бидний танд өргөж байгаа хүндэтгэл магтаал болгоныг та бас өөртөө хүлээн аваарай гэж таньсгүйж байна. Эзэн таны оршихуй, таны сүнс, таны нэгүсэл өнөөдөр бидэндээ хамт байхацлаач. Тэгээд бид бас гэр бүлийнхэнтэй амарч байхад эзэн бидний гэр бүлүүдийн дээр эзэн таны өрөөл нэгүслийг та бас дүүрэн буулгаж өгөөрэй. Үнэхээр таны сайн гэрчлэлүүд тэр газрууд дээр дүүрэн байхацлаач. Есүс таны нэрээр залбирanгуй ярьж байна. Амен. Хамтдаа бүгдээрээ эзнийг магтцгаая. Тэгээд бидний аврагч эзэн болсон Есүсийг бүгдээрээ баяртайгаар магтцгаая. Урагшлах зориг минь та, унтрах үед минь гэрэл минь та, усыг давах итгэл минь та, их эзэн минь та. Ойлгох үед минь тайвшрал минь та, унах үед минь түшиг минь та, үхлийг ялах итгэл минь та, их эзэн минь та. Та миний дотор байж сэтгэл зүрхийг минь сэргээдэг. Та амьдралын минь турш миний замыг гэрэлтүүлнэ. Шалхах хүч минь болсон. Та миний аврагч их эзэн. Урагшлах зориг минь та, унтрах үед минь гэрэл минь та, усыг давах итгэл минь та, их эзэн минь та. Ойлгох үед минь тайвшрал минь та, минь түшиг минь та, үхлийг ялах итгэл минь та, их эзэн минь та. Та миний дотор байж, та миний дотор байж сэтгэл зүрхийг минь сэргээдэг. Та амьдралын минь турш миний замыг гэрэлтүүлнэ. Шалхах хүч минь болсон. Та миний аврагч их эзэн. Та миний дотор байж, та миний дотор байж сэтгэл зүрхийг минь сэргээдэг. Та амьдралын минь турш миний замыг гэрэлтүүлнэ. Сэргээдэг. Та амьдралын минь турш миний замыг гэрэлтүүлнэ. Та зүрхний минь хүслийг өгч урагшлах хүч минь болсон. Та миний аврагч их эзэн. Та миний аврагч их эзэн. Есүс, та бол миний аврагч их эзэн. Энэ амьдралд унах үед эзэн та бидний түшиг болсон. Энэ амьдрал бүдчих үед та бидний зориг хийхээ болсон эзэн. Та үргэлж миний дотор байж миний сэтгэл зүрхийг сэргээдэг. Эзэн таньда талархлыг өргөе. Яг одоо энэ газар дээр би таны өмнөрөөд
өөртөө зүрхтгэлийг танд дахин өргөж байна. Есүс, та миний зүрхний хаан судал залраач. Хамтаа өдөрөө залбиралтайгаар эзний өмнө ирцгээе. Түүний ариун нэрийг бүгдээрээ магтцгаая. Чин зүрхний магтаал хүндлийг бүгдээрээ эзэн өргөцгөөе. Есүс минь, аврагч минь, тэнтэй зүрлэх хинч үгүй. Өдөр бүртээ таныг магтаа, агуу хайрыг танд дуулнаа. Тайвшрал минь, халахч минь, та бол хүч чадлын цамхаа, байгаа бүхэн эмсгэл бүр минь, таныг магтаж зогсох бэ. Бүхтэл хийхэд дуугаан өргөө, хүч чадал хүнд итгэл ханаа магтнаа. Таны нэрийг дуудах удас бүхийж дадаж хүртээ хүнэнэ. Таны гарын өрийг багтахан дуулж, таныг би хайрлан мөнхөд тантай хаа. Энэ бүх амлалттай зүрлүүлэшгүй эрхэм Есүс минь, Есүс минь, аврагч минь, тантай зүрлэх хинч үгүй. Өдөр бүртээ таныг магтаа, агуу хайрыг танд дуулнаа. Тайвшрал минь, халахч минь, та бол хүч чадлын цамхаа, байгаа бүхэн эмсгэл бүр минь, таныг магтаж зогсох бэ. Бүхтэл хийхэд дуугаан өргөө, хүч чадал хүнд итгэл ханаа магтнаа. Таны нэрийг дуудах удас бүхийж дадаж хүртээ хүнэнэ. Таны гарын өрийг багтахан дуулж, таныг бид хайрлан мөнхөд тантай хаа. Энэ бүх амлалттай зүрлүүлэшгүй бүхтэл хийхэд дуугаан өргөө, хүч чадал хүнд итгэл ханаа магтнаа. Таны нэрийг дуудах удас бүхийж дадаж хүртээ хүнэнэ. Таны гарын өрийг багтахан дуулж,
бүхэн магтан дуулан хурам ихэсний мянган уюуд сүрдэн мөргөн хүнлээ магтан дуулан хурам ихэсний бидний өмнөх хүмүүс бажин итгэх бүхэн магтан дуулан хурам ихэсний нэртэй бүхнээс өндөр нэртэй бүхнээс агуу нэртэй бүхний дээр задраа бүх хаанчлал эрх мэдлүүд хүч чадал эд баялгаас нэртэй бүхний дээр задраа тэнгэрч нар Телүүд маа таны горгомжтон арун тамохон мянган сүрдэн мөргөн хүнлээ магтан дуулан бүхэн магтан дуулан хурам ихэсний хамтаа бүгдээр өргөжлүүлэн эзний өмнө ирээд өөрсдийн залбирал магтаалыг эзэнд өргөцгөөе. Мөн өөрсдийн зүрхцэлийн болоод талархлынхан 11-ийн өргөлүүдийг эзэнд авчирцгаая. Эзэн бидний танд өргөж байгаа өргөлмийг болгон таны өмнө ирхэм, таны өмнө амьд ангилан, таны өмнө тааламжт байхад таацлаач. Би таны нэрийг магтъя, би таны нэрэнд хөдлөгийг өргөе. Та өөртөө аваач. Нэртэй бүхнээс өндөр нэртэй бүхнээс агуу нэртэй бүхний дээр задраа бүх хаанчлал эрх мэдлүүд хүч чадал эд баялгаас нэртэй бүхний дээр задраа нэртэй бүхнээс өндөр нэртэй бүхнээс агуу нэртэй бүхний дээр задраа бүх хаанчлал эрх мэдлүүд хүч чадал эд баялгаас нэртэй бүхний дээр задраа тэнгэрч нар бүх бүтээлүүд таны горгомжтон арун тамохон тэнгэрч нар бүх бүтээлүүд таны горгомжтон арун тамохон тэнгэрч нар бүх бүтээлүүд таны горгомжтон арун тамохон
Есүс та бол ариунаас ариун. Та бол хаадын хаан, та бол эрхэм дээр нэгэн. Бүх бүтээл таныг эзэн хэмээн хүндэлж, таны нэрэнд хаанчлал, хүч чадал, сүр алдрыг өргөж байна. Өнөөдөр энэ газар дээрээс зам заг чуулганы итгэвчид бид хамтдаа танд хүндэтгэл мөрөглөө өргөж, таны нэрийг алдаршуулж байна. Эзэн таны өмнө бидний өргөж байгаа магтаал, хүндэл, талархал, өргөл болгон таны өмнө тааламжт байхалслаач. Өнөөдрийн бүхэл цаг мөчийг би танд өргөж, Есүс таны нэрээр би залбирanгуй ярьж байна. Амен. Амен. Зяаны төр зэрэг тавиад. За манайх бүгдээрээ сайхан наатцгааж байгаах. Тэгээ өнөөдөр бүгдээрээ хэдийгээр баяр наадмын өдөр ч гэсэн гэр бүлтэйгээ цаг өнгөрүүлж байгаа ч гэсэн энэ цагийг бас эзэн зориулахаар хамтдаа сууж байгаадаа талархалтай байна. Тэгээд бид үргэлжлүүлээд эзэн дотор хүндлэл магтаалыг өргөцгөөё. Тэгээд хамтдаа бүгдээр эзний үгээс харцгаая. Тэгээд эзний үгэн дээр бүгдээрээ энэ цаг мөчид ирцгээе. Эзэн өөрийн үгээрээ дамжуулан өнөөдөр ч гэсэн биднийг урамшуулан зоригжуулах болтугай. Эзний хүсэл бидний дээр дүүрэн байх болтугай. Тэгэхээр бүгдээрээ өнөөдөр авраг гэдэг сэдвээр хамтдаа үзэх болно. Тэгээд Филиппой номын 3:13-аас 14 дугаар ишлэлээр харах болно. Тэгээд ардгаа мартаж урагш тэмүүлэхэ гэсэн хэсэг байна. Тэгэхээр өнөөдөр Монгол ард түмний маань хувьд баяр наадмын маань өдөр тохиож тийм ээ маш их баярлан цэнгэж байгаа. Тэгээд онцгойлон энэ баяр наадмын өдрүүдэд бидний маш сайн мэддгээр бид нар бүх баярлдаж, морь уралдуулж, сур харваж тийм энхүү баярлалд наацдаг байгаа. За мөн яг энэ өдрүүтээ зэрэгцээд дэлхийн дахинд юу болж байгаа гэхээр дэлхийн хөл бөмбөгийн авраг болж байгаа. Хөл бөмбөгийн авраг дээр маш олон багууд өрсөлдөж байгаа. Харамсалтай нь Монголын цагийн бүсийн хувьд дандаа шөнөөр таарж байгаа. Америкт болж байгаа учраас. Гэхдээ маш олон хөл бөмбөгийн орхиотнууд шүн нойроо хугаслаад энийг ингээд үзэл сууж байгаа. Тэр ер нь бол спортод дургүй хүн гэдэг хүн гэж бол байхгүй. Бүх хүмүүс спортод дуртай. Тодорхой хэмжээгээр спортоор хичээлдэг, эсвэл одоо юу гэдэг нь яг өөрийнхөө чадах хэмжээнд спортод оролцдог байгаа. Тэгээд үзэх дуртай хүмүүс байна, бас хичээлэх дуртай хүмүүс байна. Янз бүрээр тий. Тэгээ янз бүрийн спортын төрлүүд гэсэн чинь ингээд байдаг байгаа. Тэгээ спортын төрлүүдийг ингээд харах юм бол хүмүүс ер нь яг спортоор хичээлж байгаа, спортыг ингээд хөөцлөөд явж байгаа хүмүүсийн хувьд нэг зүйл маш чухал. Тэр нь юу гэхээр дүрмийн дагуу байх гэдэг маш чухал байгаа. Тэгэхээр альва нэгэн спортод тухайн спортоор явахын тулд тухайн спортын тухайн төрлийнхэн аваргыг шалгаруулахын тулд тухайн төрөл болгон өөр өөр ингэсэн дүрмтэй байгаа. Жишээ нь маш олон бүхийн төрлүүд байдаг. Тэгтэл бүхийн төрлүүд болгон өөр өөр ингэсэн дүрмтэй. Эсвэл боксийн төрлүүд тий? Боксийн төрлүүд бас өөр өөр ингэсэн дүрмтэй. Тэгэхээр тухайн дүрмийн дагуу барилдаж ээж эсвэл тухайн дүрмийн дагуу тоглож байж жинхэнэ аварган тодордог байгаа. Тэгэхээр яг үүнтэй адилхан Христэд итгэгчдийн хувьд ч гэсэн бид нэр итгэлийн амьдралаар явахын тулд бид нэр итгэлийн амьдралаар замнахын тулд бид нэр тухайн дүрмэнд баригдаж тухайн дүрмийг бид нэр дагаж явах хэрэгтэй гэсэн. Тэгэхээр Филиппой номын 3:13-аас 14 дээр ийм ишлэл байгаа. Ах トゥ нараа би үүнийг өөрийн болгосон гэж бодохгүй байна. Харин хийдэг ганц юм маань ардгаа мартаж урдах зүйлс рүүгээ тэмүүлж Христ Есүс дотор Бурхны дээш чиглэсэн дуудлагын шагнадын төлөө бариа өөд урагшилдгаа гэсэн байна. Тэгэхээр Паул энэхүү загтлыг Филиппойн чуулганыханд бичсэн. Тэгээ Паул
Энчээс ингээ харах юм бол сонирхолтой нэг хэсгийг бид нэр анзаарч харж байгаа. 13 ерөөсөө яг ихний хэсэг дээр би өөрийн болгосон гэж бодохгүй байна гэж байгаа. Би үүнийг өөрийн болгосон гэж бодохгүй байна. Тэгэхээр юуг өөрийн болгосон гэж бодохгүй байгаа. Тэгэхээр Паул энэхүү замаар явж байхдаа Паул хизээч одоо юу гэдгийг би бүрэн дүүрэн болчлоо, төгс болчлоо гэдэг тийм сэтгэлээр хандаагүй. Харин Паул өдөр болгон энэхүү уралдааны зам дээр, өдөр болгон энэхүү тэмцэл дунд, энэхүү тэмцээн дунд амьдарч ирсэн гэсэн. Ингэж явхдаа Паул хизээч өөрийнх нь амжилтанд бардаагүй, ихрэхээгүй. Яг үнийг хэлэх юм бол Паул юдэчүүдийн дунд ч гэсэн, итгэгчдийн дунд ч гэсэн Паул хамгийн их боловсрсон, хамгийн мундаг мэдлэгтэй, Паулын эзэнтэй уулзсан уулзалт хүртэл маш гайхамшигтай тийм уулзалт байсан. Паул бага балчир наснасаа эхлүүлээд эзний үгэнд шамдан суралцсан тийм хүн байсан. Паул тухайн үеийн Ромын засаг захиргаанд хараалагддаг Ром хүн байсан. Христэд итгэгчдийн дунд Паул үнэхээр эзнэр гайхамшигтайгаар сонгогдсон дуудагдсан тийм хүн байсан. Тэгэхээр аль ч талбар дээр нь харах юм бол Паулын хувьд хүмүүс хэрвээ өөрсдөндөө харьцуулах юм бол Паул шиг мундаг хүн тэнд байхгүй байгаа. Гэтэл тэр агуу нэгэн, тэр мундаг нэгэн өөрийгөө энчээ инхүү илэрхийлсэн. Би үүнийг өөрийн болгосон гэж бодохгүй байна гэж хэлсэн баг. Тэгээ үүгээрээ дамжуулан Паул бидэнд юуг сануулж байгаа гэхээр бид нар өдөр болгон итгэл дотроо, эзэн дотор бид нар найдан амьдрах хэрэгтэй юм а гэдгийг Паул бидэнд сануулсан хэлсэн баг. Тэгээд энэхүү замаар явхдаа бид нарыг ямар байгаасаа гэж хүссэн бэ гэхээр ардгаа мартаж урдах зүйлс рүүгээ та нар тэмүүлээ гэсэн. Ардгаа мартаж урдах зүйлс рүүгээ тэмүүл. Тэгэхээр бид эзэнд итгэхийн өмнө ямар хүмүүс байсан бэ? Бид магадгүй алдаа дутагдaltaй, бид зөрчилтэй, бид сул дорой хүмүүс байсан. Эзэнд итгэх үед эзэн бидний бүхэл алдаа дутагдал, тэр сул байдлуудыг бүгднийг уучлан өршөө нэгүүлсэн. Тэгвэл хүнийхэн хувьд бид нар заримдаа өөрсдийн хүсээгүй, өөрсдийн бодоогүй тэр зүйлсүүдийг бид нар бидний зөрчил тэр зүйлс бидний дотроос гарч ирдэг гэсэн. Паул ч гэсэн их үйлсэн. Энэ гим нүгэлт бид нар өөрсдөө бодоогүй байхад хүртэл энэ зүйлийг бас хүсэн тэмүүлээд байдаг гэж хэлсэн. Бид нар энэ зүйлсүүдийг бидний дотор байгаа гимт зан чанар, гимт үйлдэлүүдийг бид нар бодсноор биш, харин бид нар энэ зүйлсүүдийг үйлдэхгүй байснараа, харин эзний тэр дээгүрх зүйлсүүдийг харснараа бид нар үүнийг ялан дийлэх юм а гэсэн үг. Тийм учраас бид нар өнгөрсөнд байсан, магадгүй бидний сэтгэлийг баясгаж байсан, бидний амьдралд хөгжилтэй зугаатай болгож байсан гим нүглийн тэр алдаа дутагдлуудыг бүгдээрээ бүр мөсөн хоошин тавих хэрэгтэй гэсэн. Өнөөдөр таныг юу хоошин татаж байна? Өнөөдөр танд юу сайхан санагдаж байна? Тэр зүйлсийг эзний өмнө гаргаад тавихад тэр танд тийм тааламжтай байна. Хэрвээ тэр эзний өмнө гаргаад тавихад тэр зүйлсүүд маань тааламжгүй байгаа бол та тэр зүйлсүүдийг бүр мөсөн хоошин тавиасаа гэж байна. Өнгөрсөн зүйлсүүдийг өнгөрсөнд нь бүр мөсөн үлдээгээд харин урдах зүйлс рүүгээ хүсэн тэмүүлээсэй гэж хүсэж байна. 14 дугаар эшлэлээр Христ Есүс дотор Бурхны дээш чиглэсэн дуудлагын шагналын төлөө бариуд урагшилцгаая гэсэн байна. Бурхан биднийг өөрийн мөнхийн улс руу дуудсан. Бурхан биднийг дээгүрх зүйлс рүү дуудсан байна. Тэгвэл өөрсдийн амьдралын зам мөрийг тэгшитгэж зөв байж эзэн дотор зөв шулуунаар амьдрцгаая гэсэн үг. Гим нүгэлт замуудыг бүгднийг нь хойш нь тавьж харин эзэн биднийг өнөөдөр шин замаар шин зүйлсийг харж шин зүйл рүү тэмүүлэн яваасаа хүсэж байна.
Та эзэнд итгэхээр шийдсэн үү? Та эзний замаар явж байна уу? Өнгөрсөнд таныг юу унгааж, өнгөрсөнд таныг юу бүдрүүлсэн бэ? Тэгвэл тэр бүхий зүйлсүүдийг бүгдээрээ хойш нь тавьж, харин өнөөдөр энэ газар дээр бүгдээр эзэн рүү дахин хараагаа чиглүүлж, тийм ээ эзэн, би өнөөдөр дахин шинжлэхийг хүсэж байна. Би таны замаар явахыг хүсэж байна. Үнэхээр тэрхүү тэмцээнд оролцож байгаа хүмүүс дүрмийн дагуу явж байгаа шиг Христэд итгэгчид бид итгэлийн тэр дүрмийн дагуу итгэл дотроо зөвхт байдлыг мөшгөж тэр итгэлийг сахин явахыг хүсэж байна. Өнөөдөр бид юуг үйлдэх ёстой юм бэ? Бид юуг зөв гэж харах ёстой юм бэ? Тэр итгэл дотроо бүгдээрээ алхацгаая гэсэн. Бурхан биднийг хэлсэн. Та нар дуулууртаагаар намайг дагах тун гэж хэлсэн. Тэр дуулуур дотор бүгдээрээ эзэнт захирагдан явцгаая гэсэн. Тийм учраас итгэгчдээ бүгдээрээ өнөөдөр энэ газар дээр эзний өмнө ирцгээе. Эзэн, та бидний зүрхтэлийг удирдан зөвийн замаар та чиглүүлж өгөөч. Биднийг сарниулж байгаа. Биднийг унгаахыг оролдож байгаа. Муурын сүнсний тэр довтлогоон болгоноос та биднийг хамгаалж өгөөч. Энэ замаар алхахын тулд бид өдөр болгон тантай холбоотой байж, бид өдөр болгон тань руу залбирч, бид өдөр болгон таны үгнээс суралцаж, бид өдөр болгон таны үгийг судалж явхад та биднийг хүчрхжүүлж өгөөч. Өөрийн ариун сүнсээр та биднийг удирдах өгөөч хэмээн бүгдээ эзэн рүү хандан залбирцгаая. Хамтаа бүгдээ эзэн рүү хандан залбирцгаая. Сүрх хүч чадалтай гайхамшигтай бурхан эзэм, таньда баярлалаа. Эзэн, өнөөдөр бид энэ газар дээр таны өмнөрөө дахин өөрсдийн зүрхтэлийг нэгтлэн харахыг хүсэж байна. Бид өнөөдөр уралдааны энэхүү зам дээр гарсан мөртлөөсөө заримдаа бид өөрсдийн сул дорой байдлаасаа болж бид амар хялбар байдал руу тэмүүлж бид эргэх тохиолдол биднэрт байна. Харин өнөөдөр энэ үгээр дамжуулан та биднийг дахин шинжлэгдэж та босхийг хүсэж байна. Тэгвэл энэ замаар явахын тулд эзэн та биднийг өөрийн сүнсээр дүүрэн байлгаж өгөөч. Таны сүнсээр та биднийг удирдах өгөөч. Өдөр болгон бид таны үгээр, өдөр болгон бид таны хүслээр амьдрахыг хүсэж байна. Эзэн, та биднээ хамт байж өгөөч. Биднийг та дүүргэж, та бэлхүүлж өгөөч. Энэ өдөр өөрийн оршихугаар та бидний хөтлөн дагуулж өгөөч. Есүс таны нэрээр би залбирanгуй ярьж байна. Амен. Амен. За тэгээд энэ өдрийн цуглаан маань ийхүү дуусч байна. Тэгээд та бүхэн үргэлжлүүлэн гэр бүлийнхэнтэйгээ сайхан цагийг өнгөрүүлээрэй. Тэгээд эх 7 хоногт бүгдээрээ зуны хөтөлбөр дээрээ уулзцгаая. Тэгээд зуны хөтөлбөрийн талаарх зарыг удахгүй цуглааныхан пэйж групп дээр тавьуулна. Баярлалаа, баяртай. Сэтгэлийг минь та сэргэж зүйн замаар намайг хөтөлдөө. Эцэн бол миний ханчин дотох зүйл надад нэг хинчүүгүй. Сэтгэлийг минь та сэргэж зүйн замаар намайг